За дэлхийн хамгийн их орлоготой анимашн кино болох哪吒энд бүтээгдсэн. За Honor of Kings IP тэгвэл нь AD цахим спорт аврагын баг бүгд энэ паркт байрладаг. За 70 гаруй компани 6500 гаруй хүнтэй нэг гудамжинд бүхэл бүтэн кино бүтөөждөг газар. За энэ бол шилэн хантай үйлдвэрийн парк биш. Энэ бол нуурын эрг моддын сүлдэрт нуугдсан бүтээлч хүмүүс хуран тоглосон анимашн хийгээд цахим тоглоом бүтээдэг газар. Энэ бол Чөндө хотын Темфу Чондо гэдэг нэртэй бүтээлч үйлдвэр. За ийм олон компани болоод бүтээлч хүмүүс энэ парктаа төвлөрсөн болохоор хөршүүдийн харилцаа миний сонирхлыг их татлаа. За жишээ нь нэг эффект засах хэрэг гарлаа гэж бодоход имэйл явуулах хэрэггүй hard disk-өө өртлөөд хөршийнхөө хаалгаа очоод тогших юм байна. Ингээд хөршийнхөө хаалгыг тогшоод заан дэлгэрүүлэлтийг арай нэг хүчтэй болгоё гэж хэлээд эхнээс алга тол 10 минутад шийдвэрлэх юм байна. Тарих замаар iCoffee аваад тарих юм байна. Тийм болохоор өнөөгийн хүмүүс үүнийг iCoffee зай гэж нэрлэдэг юм байна. За энэ бол哪吒-гийн бүтээсэн Kokodo гэдэг компанийн адлын газар нэрээд байна. За энд бас цахим спортын фанууд байнга цугладаг юм байна. Орчны хувьд яг л паркт амьдарч байгаа мэт тухтай. За удахгүй энд Pop Mart-ийн худалдаа болон олон улсын анимашны 7 хоног зохиогдно. Энд зөвхөн анимашн бүтээгөө зогсохгүй blind box худалдаж авах нээлтийн үзүүрч үздэг болох нэ. Залуу уран бүтээлчид өнөөдөр өөрсдийн соёл технологи, ур чадвар, гоо зүй мэдрэмжээр өөрсдийнхөө төв соёлын брэнд Түүх ертөнцийг бүтээж байна.